Улаанбаатар хотыг нэг өрөө байр, хотын нийт иргэдээ нэг гэр бүл гэж төсөөлцгөөе. Тэгвэл айл гэр бүл бүр гэр дотроо баримталдаг зарчим, бие биенээ хүндэлдэг сэтгэл, хандлагатай байдаг да. Гэр бүлдээ баримталдаг тэр зарчим гэр бүлийн гишүүдэд хайрладаг, хүндэлдэг байдлыг томоор төсөөлбөл хотын соёл гэж ойлгож болох юм найзуу да. Та нар өмнө нь хотын соёл гэж сонсч л байсан биз дээ? Та нарын бодлоор хотын соёл гэж юу хэлэх вэ? Би харин чадчихъя. PT найзынхаа хэлснээр хотын соёлын тухай та нартай хуваалцъя. Хотын соёл гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт бөгөөд дэлхийн хотуудын соёлын индексийг хэмждэг, авч үздэг олон үзүүлэлтүүд байдаг байна. Тухайлбал Global Power City Index нь Япон улсын Токио дахь Mori Memorial Foundation-ийн дэргэдэх Institute for Urban Strategies хэмээх байгууллагаас жил бүр боловсруулж нийтэлдэг олон улсын судалгаагаар хотын амьдрах чадвар, эдийн засаг, соёл хүртээмж, оршин суух таатай байдал зэрэг үзүүлэлтээр хэмждэг байна. Харин Улаанбаатар хотын анхны иргэн соёлмаа би та нартайгаа цаашид хотын иргэдийн харилцааны хандлага сэтгэлгээ, хотод хүн оршин суух таатай байдал гэх хүрээнд мэдээлэл хуваалцах юм шүү. Хамтдаа Улаанбаатар хотынхоо соёлыг бүтээцгээе. Таалагдж байна уу найзаа?